Нэгдүгээрт юу цагдаагийн хуулийг би нэмэлт өөрчлөлт өргөн байрсан байж байгаа сая цагдаагийн байгууллагын өөрийнх нь хүсэлтийн дагуу эргүүлэн татаад авсан байж байгаа. Ахаад тэн дээр нэлээд хэдэн санаанууд оруулж агаад өргөн барья гэж байгаа. Манай байнгын орооны гишүүд бас энийг нэрээ анхаарч агаад бид нар дэмжих хэрэгтэй байна. Яг гэвэл яг тэр цагдаагийн хуулинд одоо энэтэй холбоотой бас санаа олон улсын хамтын ажиллагааны асуудлууд нь бас орж өгсөн байгаа байхгүй. Олон улсын хамтын ажиллагаагүйгээр хэдүүлээ бор зүрхээрээ тэмцээд дийлнэ гэж бол ерөөсөн тийм ойлголт байхгүй шүү. Дийлэхгүй. Тийм учраас тэр олон улсын хамтын ажиллагаа бол өөр аягүй чухал байгаа. Тэр цагдаагийн хуулиа нэгдүгээр асуулт. Тэнд орсон одоо санаануудаа эндээ бас тусгаж ер нь энтэйгээ уялдуулсан байгаа юу? Тэрийгэ боловсруулах та. Нэг. Хоёр дахь асуулт бол энэ дотоод хяналт ялангуяа цагдаагийн байгууллага энэтэй хууль хэрэгжүүлэх тал дээр одоо тэмцэж байгаа байгууллагын хувьд дотоод хяналтынхаа механизмыг энд хэр тусгаж өгсөн байгаа вэ? Одоо энэ тэмцлийн асуудал дээр бол хэрэглэгч олон одоо үе шатны байгууллагуудын тухай ярьж байгаа ч гэсэн яг энэ дээр бол шийдвэрлэх үүрэг ерөөсөө төр дээр шүү. Тэгээ цагдаа дээр. Тэгэхээр энэ дээр бол ингээд нялганаад янз бүр гоё ойлгож яриад байх биш. Хамгийн нэгдүгээр таслан зогсоох цагдаагийн үйл ажиллагаа ур чадвар энэ дээр маш өндөр байх ёстой. Тэгэхээр энэ цагдаа өөрөө энэ дээр харин оролцоотой болчих эрсдэл хэр өндөр байгаад байгаа. Энийг хяндаг дотоод хяналтын механизмаа сайжруулах тухай санаа чи энд хэр тусч өгсөн байгаа вэ? Тэгээ гурав дахь асуулт нь бол ер нь одоо яг энэ нийт энэ зах зээлийг аваад үзэхэд түрүү хүмүүс яриад байна л да. Дотоодын одоо нийлүүлэлт тэгээ гадаадын бүтээгдэхүүний нийлүүлэлт гэдэг ингээд яриад ах шиг байна. Тэгэхээр хэрв ийм хоёр юу байгаа бол гадаадаас орж ирж байгаа мансууруулах болон сэтгцэд нөлөөт одоо бодисын нийлүүлэлтэнд яг нийт зах зээлээ 100% гээд аваад үзвэл хэдэн хувийн тэр гаднаас орж ирж байгаа вэ гэдгийг нийт одоо хэрэглээний зах зээлийн аваад үзэх юм бол гаднаас орж ирж байгаа нь хэдэн хувь бэ? Тэн дээр ямар нэгэн тооцоо байгаа юу? Ийм гурван асуулт асуух гэсэн. За 3 дугаар микрофон. Гуравдугаар микрофон. За Цогтбаатар дараагийн асуултанд хариулъя. За ер нь хэрэглээний хувьд бол сүүлийн асуултнаас эхэлж хариулахад хэрэглээний хувьд бол нийт одоо хэрэглээ дотоод одоо энэ манай бид нар өвсний төрлийн ургамал гэж яриад байгаа канабис энэ хэрэглээ бол ер нь 60-аас 70%-тай гаднаас 30 орчим хувьтай гэж ийм одоо статистик тоо мэдээлэлүүд байгаа. Дотоодоос үйлдвэрлэл одоо түүж хурааж бэлтгэсэн энэ канабисийн төрөл одоо ургамал бол одоо хэрэглээнд дийлэнх нь байна. Гэхдээ сүүлийн үед бол энэ хоёр ялангуяа 2011 оноос хойш бол энэ синтетик химийн төрлийн одоо бодисын гаднаас орж ирэх хэрэглээ бол огцон нэмэгдсэн. Жил болгон нэмэгдэж байгаа. Ийм одоо статистик тоон байгаа. Нарийн мэдээллийг бас бид танд тоон бичгээр албан ёсоор бас ийм юм байна гэж харьцуулж үзүүлээ. Үргүүлээ. Хуулийн бас гол бас онцлог бол энэ хар тамхитай тэмцэх хууль сахиулах байгууллагыг бэхжүүлэх энэ чиглэлээр бас онцгой анхаарч үзэж байгаа. Тийм ч учраас засгийн газраас энэ цагдаагийн ерхий газрын хар тамхитай тэмцэх газрыг аль болгон өргөжүүлж үйл ажиллагааг нь бэхжүүлэх чиглэлээр анхаарч байгаа. За хар тамхитай тэмцэх албаны хувьд бол энэ чиглэлээр хийх хэрэгжүүлэх чиг үүргийг нь бол хуулийн төсөл дээр гадаад хамтын ажиллагаа дотоод чиг үүргийн хувьд бол энэ хуулийн төсөл дээр 8 дугаар бүлэг дээр тодорхой зохицуултуудыг тусгасан. За нөгөө талаасаа бас энэ албанд зүтгэж байгаа албан агчдын онцлогийг харгалзаж нийгмийн баталгааг нь сайжруулах, энэ тэмцэж байгаа албан агчдыг урам зоригтой ажилуулах энэ чиглэлээр бас нийгмийн баталгаан дээр нь анхаарч тодорхой зохицуултыг тусгасан байгаа. За ерөнхий хяналт бас тийм хардлага одоо яриа байдаг. Өөрөөр хэлбэл олон улсын бас жишээг ч харахад тийм би энэ өөрөө асар их мөнгө эргэлддэг нийгэмд онц аюултай зохион байгуулалттай гэмт хэрэг учраас хууль сахиулах байгууллагын албан агч нар бас
татагдсан орго ийм тохиолдлууд гардыг байлаа. Тийм учраас энэ албан агчдын нийгмийн баталгааг сайжруулж дотоод хяналт урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарах ийм шаардлага байгаа гэдгийг бид ойлгож байгаа. Тэгээд энэ хар тамхитай тэмцэх албыг бэхжүүлэх энэ ажлын хүрээнд бас бид бас засгийн газрын төвшөнд энэ асуудал онцгой харж ажиллана гэдгийг бас хэлье танд. За тэгвэл тэр цагдаагийн хуультай бас уялдуулж тэрийг ер нь та нар харсан байна гэж би ойлголоо тий хариултыг. За окей. За